Намайг Гигэн гэдэг. Би зураг зурах туртай. Ер нь миний амьдралын хамгийн чухал зүйл бол зурах. Зураг зурах. Зураг зурах. Зураг зурах. Өөр чинь бас зураг зурах юм дөө. Гэхдээ жар хүрэхэд хамгийн чухал байх зүйл бол тэр. Түүнийг од жаргал гэдэг. Бид хоёр нэг байранд бүр нэг орцонд амьдардаг болохоор сургуульдаа үргэлж хамт явдгийг. Одоо тэр дандаа л надаас хамт хичээлээ хий гэж гуйдаг. Бид бие биедээ үргэлж тусалж, хамтдаа нэгэн зүгт харж, хамтдаа хөгжиж, хэцүү бүхнийг даван тоолсоор ирсэн. Тэр бас их ийдэг, хөөрхөн ааштай. Бүр надад хизээж уурлаж байгаагүй. Гигэн аваа. Уучлаарай. Тэр маш хурдан алхдаг болохоор зэрэгцэж алхахад их хэцүү. Тэгээд гүйцэхийн тулд би дандаа л гүйх хэрэг гардیں۔ Тэгэхээр би яг нэг од залуугийн хойноос хөлөө уулзах шахам гүйж байгаа шүтэн бишрэх охин шиг л харагддаг. Хэдийгээр би араас нь гүйж байгаа харагддагч үнэндээ тэр намайг үргэлж хүлээж байдаг.
хөгжүүдээ. За навчит саргалтаад мөнгөн хонгож ингэнээд энэ жилийн цоошин хичээлийн шинэ жил эхэлж байна. Хайртай шавнартаа, эцэг эхчүүдтэй, эрдэмтэн багш нартаа, манай сургуулийн нийт ажилчдаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье. За ингээд энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг хийнө гэж та бүхний өмнө манай сургуулийн захирал, ардын боловсролын тэргүүний ажилтан оюун чимэг багшаа урьж байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эрдмийн их уурхайн багш, ажилтан, ажиллагсад, инхри бяцхан шавнар, эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэндээ энэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргье. Цагчдаа хоёул нэг ингэ төрсөн юм шүү дээ. Холын мөрөөдөл хоошин замд нь сайн сайхны бэлэг өрөөл өргөё. Та бүхний маань үйлс бүтээл нөөдрөх, өргөх бэлгэн нарвин, дурайх заман дардан дуурсагдах алдар нь мөнх байх болтугай. Эрүүл энхийг хүсье, сурлагын өндөр амжилт хүсье, ажлын амжилт хүсэн өрөөё. Маш их баярлалаа. За одоо харин та бүхний манай сурагчдын төлөөлөл, манай сургуулийн онц сурлагтан, бидний бахархал, Батцэг багштай 11-ийн А ангийн сурагч Од Жаргалыг өрье. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сууд сэтгэгч Сократ нэгэнтээ хэлэхдээ жинхэнэ боловсрал гэдэг өөрийгөө хайх цаг хугацаа гэж хэлсэн байдаг. Нэг багш, нэг сурагч, нэг үзэг, нэг дэвтэр байхад дэлхийг өөрчилж чадна гэсэн байдаг. Оо, энэ нэг хинхэг амттай нэг юм уу? Ой, билээч. Мос аманд сурлагтнууд. Ой. Жохон чимээгүй л доо. Ой, жижигэ. Ой, жижигэ. Юуны чинь жижигэ дугаагаач. Ой. За, сэрэглээ. Энэ цогцларсан бүх сурагч нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. За ингээд манай сургуулийн бахархал болсон хайртай шавнар минь, эрхэм эцэг эхчүүд минь, за энэ ялангуяа энэ жилийн төгсг ангийн сурагчид минь амьдралын их талаад шинэ шатыг нээх ийм хариуцлагатай жил эхэлж байна. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Энэ жилийн хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнж байна. Хичээлдээ орцгой хүүхдүүдээ баяр хүргэе бүгдээр. За баярын мэндийг. Ой, одоо плети. Эцэг. Чи сая энэ тайзан дээр ёстой мундаг байлаа шүү дээ. Ийм олон хүний өмнө тэгж зөрөгтэй өгөөлээл. Ёстой бахархмаар. Өөр ярих чухал юм байхгүй бол явлаа. Гүй. Байна. Бэчи. Би чамцаа. Чи надад таалагддаггүй. Гэвэл яах вэ? Гэж тоглож явахгүй юу? Би төрүүлээд анги руугаа орлоо за. Бэртээ. За хүүхдүүдтэй шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргье. За манай ингээд энэ сургуулийн хамгийн шилдэг сурагч Од Жаргал маань орж ирсэн байгаа. Од Жаргал сая сургуулийн нээлтэн дээр маш сайхан үг хэллээ. Багш нь баяр хүргэе.
баяр хүүхдүүдээ. Манай сургууль энэ жил гадаад хэлний сонгон хөтөлбөртөө анхны анги авч байгаа. Энэ ангийн анхны сурагчид нь та нар болж байгаа. За тэгэхээр бидний өмнө маш том хариуцлага байна гэсэн үг. Хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ сайн муугаа ярьж авцгаанаа. Одоо бид нар ганцхан жил хичээх хэрэгтэй байна. Бид нар одоо жижигхэн хүүхдтэй ш, тийм үү? За. Тэгэхээр бүгдээрээ хичээцгээ хүүхдүүдтэй амжилт хүсье. Яасан дээр юм бол Краша яаж өөртөө дурдлуулах вэ? Крашийнхаа анхаарлыг татаж түүнийг өөртөө дурдлуулах 10 арга. Eye contact үүсгэх. Байнга л үүсгэдэг шүү дээ. Нүд бол харилцаан дахь биеийн хилэмжийн маш чухал хэрэгсэл. Бол харц мөргөлдөх хэрэгтэй. Ширтэж болохгүй шүү. Мэ энэ номч шал сонирхолтой юм лий. Чи угаасаа охин юм чи аргагүй шүү дээ. Октодын сонирхол угаасаа шал тэнэг шүү дээ. Хөөе. Бид үгүй чам бүр гоё юм харуулъя. Чи харин хараад ухаалтаа унчваа заяа. Бай. Чи хаанаас ирсэн? Би юм чи олон шүү дээ. Яа, баярлаа. Хөөе. Муугаа олгочвоо. Цаг. Хөөе. Гэрийн талаар хүчиж. Байж л да би дуусаагүй шүү дээ. Манайхан даалгавар оруулаарай. Сайн аа. Сайн. Яах чам? Даалгавар өгөөч. Гигэний. Чи яхаараа дандаа ингэж идэв? Цаатах. Ингэж хийсэн даалгавар болох уу? За хурдлаа. Өнөөдрийн гэрийн даалгаварч өстэй амархан байлаа шүү дээ. Бараг нүдэн амжгаад хэллээ шүү дээ. Яа, ичмэр юм аа. Ийм юм өөрөө ич чаддгүй. Ito. Мэдээ ийм их мантан бол зэдвэл таглаа штэ. Гэрийн даалгавар ихч бүр л амархан болж шүү те. Хичээл гэдэг чинь хичээ гэсэн үг. Хичээвэл бүх зүйл амархан болно шүү дээ.
Их тус хэцүү болоод байгаа юм бичиж. Хөөе, одоо байж. Нөгөө англи хэл дээр өгсөн сэтвж байгаа сонирн байсан тий. Зүүдээ дагч их шиг. Гэхдээ би нэг мэдсэн ч мөр 500 бичсэн байсан шүү дээ. Чи буруу орчуулсан юм шүү. Тэр чинь мөрөөлөө даг гэсэн үг шүү дээ. Яа. Хата. Чи энэ бичснээ хардаа. Сэдвээсээ хазаагаад юу ч хамаагүй мэддэг гэдэг үгнүүдэд холбоо бичсэн байх юм. Юу харсан? Хичээлээ эцгээ. Хүн чинь анги ахих тусмаа улам сайжирдаг байтал чи ч уламд ордод хааш юм бэ? Энэ байдлаараа чи өдөр сургуулаа төгсч чадахгүй юм байна л та. Чи ядаж нэгнээсээ сайнын дураагач. Бүгдээрээ адилхан ABC-гээс эхэлсэн. Тэгэхэд од жаргалын эсээ аялал цөх хэмжээний бичигдсэн бай. Багшаа би од шиг хичээж хагаад аялал цөх хэмжээнд орлоо. Чиний юу ч сурахгүй байгаа чи надтай холбоотой юм байна л та. Би чамд юу ч зааж өгч чадахгүй байгаа юм. Үгүй ээ багшаа. Би хичээж байгаа заавал сайжирна. Харж ижлээ. Эсвэн дээр хангалтгүй үнэлгээ авсан хүүхдүүд эсээгээ засаад маргаашийн дотор надад хураалхан шиг ойлгосноо. За. Хашаа. Хашаа. Сэрэглээ. Баясаадах юм байхгүй чи. Бат ирээд вэ? Ойлгосноо. За баяртай. Угаасаа чи бид хоёр адилхан англиэндээ муу байгаа юм чинь хичээлээ хамт бэлтэж хийдэх үү? Чиний нөгөө надаас сонирхолгүйгээ буцаагаад өгсөн энэ ном биш үү? Энэ дээр чинь Эрен Ливайга хоёр дүр өгдөг хөхгүй юу? Хоёлаа тэрэн шиг хоёр талаас хамтарчаад амар хичээлээ ил та. Багшиг бүр гайхалтай бүү та хоёр чи ингэж хичээл хийж чаддаг байсан юм уу? Алах хоёлаа. Багш бүр амар загнаад шүү дээ. Од жаргалаа. Чамаас юм асууж болох уу? Анда. Энэ охиныг хонгороо гэдэг юм аа. Манай ангиас орж ирсэн. Юу асуух гэсэн бол? Багш чамайг англи хэлэндээ сайн гэдээсэн. Тэр аль ангиас шилжиж ирсэн ах юм? Чи заагаад өгч чадах уу? Болно. Хөөе. Дургу байгаа мó? Хоёлаа Dragon Ball дээр гардаг Goku Vegeta хоёр болчих л доо. Хөөе. Тэр хүн бит хоёрыг аль нь урах юм бэ? Аль охин? Тэр үү? Тэр охин л хөрх юм шүү дээ. За тэр яах вэ? Тэгээ яах юм бэ? Би церемот юм чинь чамтай нэг баг болохгүй. За зүгээр шүү дээ. Тэр Goku Vegeta хоёр чинь ч гэсэн тийм царайлаг биш ээ. Ай. Хөөе. Тэгэд үгүй гэсэн үг юм уу? Үнийг ер нь гадаад үзмжээр нь дүгнэж болохгүй шүү дээ. Царай муудаж караша дурлуулж болно юм дээ. Одоо Тэр чинь их нөлөөлт хүн байл шүү дээ. Нэмсэл.
Одоо өглөөний минь Өглөөний мэд. би чамд өглөөний цай бэлдсэн. Бид ягаа үзв. Одоо хийж буй үйлдэлийг нь дуурайх. Өөрөө харж унтвал ямар вэ? За хичээлээ эхлэе. Туслаа агш. Хамтын үнэт зүйлсийг онцлон тэмдэглэл. Нэгэн сэтгэл судлаач бид өөртөөгөө төстэй хүмүүст илүү татагдах хандлагатай байдаг хэмээн судалгаанд тайлбарлаж. Ийм хэрв та хоёрт ижил төрлийн кино үзэх, дуу сонсох сонирхол байвал түүн дээр тоглолт хийж болох юм. Одоо өчигдөр чиний яриадсэн номын зохиол нь штэ. Би уншаад дуусгацсан. Тийм үү? Нэгхэн шөнийн дотор уншаад дуусгачихлаа гэж үү? Их сайн зохиол болохоор өөрөө л уншигдчихжээ. Гэхдээ тэр шүүмжлэлт сэтгэлх нь жоохон тэмхэн санагдсан. Хөөх гинэ. Чич мундаг юм аа. Би нэг мундаг биш ээ. Миний мэдих хамгийн мундаг хүн бол чи. Намайг орхио явуулсан бах та. Юм блэ? 11 гигээ. Хөөх чи чинь сар 5-д тоцорсон шүү дээ. Ууланч зургаал та. Аа? Юу хийчих байхаа. Даавар. За, сайн байцгаана уу хүмүүстээ. Сайн байна уу? За, сууцгаа. Өнөөдрийн хичээлээр Монголын нэрт яруу найрагчны хайрын тухай бичсэн шүлгээс танилцъя. Эзэн явуулан чиний дурлал. Багш та нарт чиний дурлал гэсэн энэ сайхан шүлгийг бас уншиж сонирхуулъя гэж бодлоо. Хавирхан сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм. Сарны гэрэл линхай навцаа хомдог шиг сайхан чиний хайрын элч чинь буураад байх юм. Өвсөнд буусан өөрийн шүүдэр хийсдэг шиг арилах болов уу? Үгүй болов уу? Усан дунсан борооны дусал хатдаг шиг амьдрах болов уу? Чиний дурлал. За ийм сайхан шүлэг байна. Хүүхдүүдэд дэвтэртээ тэмдэглээд аваарай. Хайрын зах.
ямар ном хайж байгаа юм бол бид энэ туслах. Танайд хайрын захианы мэгтгэл байгаа юу? Юу нэм ихтгэлээ? Нөө юу? Шалгалтын мэгтгэлүүд. Аа, тэр болонд байгаа. Тийш үү? Тий. Баярлалаа. Баярлалаа. Бэчи. Янаг зовлон минь, яруу шүлэг минь, ялан минь, алдар минь гэнэ. Хүмүүс сони юм уншаа суугаад байгаа юм би. Бойно огши хичээлч чамд их таалагдчихтэй. Шүлгийн номоо уншиж. Чи жоохон болохоор угсаа ойлгохгүй л дээ. Би юу? Хөөе. Чи юу н намайг яг хин гэдэг мэдэх үү? Чиний хамгийн сайн найз чинь сургуулийн хамгийн од сурагч. За, Нэр үе. Чи юу намайг хэдэн удаа харилцаг авчихсан мэдэх юм уу? хэдийг 100 орчим аха. Байн 50 мэв ч юм уу. Гэтэ ямар ч үсэн бүгдээрээ хайрах заяа. Чи сонстой амар гоё шүү. Нэг нэгээд үзлээ сэргэлээ би чам тайртай. Хоёр дахьыг авлаа сэргэлээ хоёулаа орой уулзъя болзъя. Гоё байгаас тийг. итгэсэн болохоос доо. Нэрээ. Нэг удаа бүр яажсэн гэж хөөе. Чи бодоо. Би ингээ коридор алхаж 5 охин тавуулаа зэрэг шаваад гартаа нэг захиа орчих. Би бүр дуудаа. За. Хүн анхаарлаа төвлөрүүлдэг чинь. Балер ааштай юм чи. Хашгирсан дуучин хавар шиг залуу насыг хагцал аимшигтайч хагцал амттай гэж үү. Юу гэсэн ч үгүй. Үгс. Наа номжигтэй ямар сайн зураг мурагч байхгүй юм те. Чи нэрээ тийм харин зэх авчихсан юм. Нэрээгээд авчин. Тэгвэл чи найздаа зориулаад харин зэх авчиад байгаа шүү дээ. Хаа. Нэрээ чамд энэ олон захыг өгсөн юм уу? Орчлаа. Чимэх байл та. Чи нэрээ ийм их зэх авсан юм уу? За би өөрөө битсэн юм аа. Чи нөгөө сургуулийн хүсэмжид хүү мүү хүчнөө захиа авчихсан гэдсэн яхаар өөрөө бичтэй. Гэхдээ би нэг захиа авчаад зөрүүлээд хоёрыг бичиж өгдөг байхгүй юу? Дандаа өөрөө аваад иж болохгүй үстэй. Тэгээд яагаад өөртөө байлгаад байгаа? Окей. Би яг нэнийг ярих гээд байна. Чи энэ захиануудыг өгөх ёстой хүмүүст нь хүргээд өчтөх үү? Тэгвэл яг би чам туслая. Дургу байгаа бол болоо. За. Би туслая. За. Эхлээд чи надад тусла. За тэгье. За эхлэе. За. Над руу харах яах вэ? Эхлэе. За. Эхлээд ноорог авчиж. За. Хайрын шүлэг гэдэг хамгийн ихнийхээ мөрнөөс эхлээл чиний дотор ч нэг утас байгаа заяа. Тэрнийг доин гэх хэрэгтэй байхгүй. Ойлгосноо? За чи юу гэж эхлүүлмээр вэ? Сайн уу? Яа. Иймэрхүү сонин ойлгомжгүй тэнийг юм уншихаар тэгж байгаа шүү. Чамайг сайн үгээд эхлүүлэх юм бол тэр банд чинь нээж үзэл хогийн сав руу. За чи юу бүтэхгүй мэн үү? Би хэлээд өгч би өөрөө бич. За. За бич. Чамд би хайртай болчихоо. Арай шууд уу? Үгс юм бэ энэ хайрын шүлэг үстэй. Хайрын шүлэг чинь хайр л гэж эхлэх ёстой үстэй. Дургу байгаа юм бол болохгүй юу чи? Машлаараа хийч. За. Би хайртай болчих.
За. Чандалсан үгийг чинь хор шиг би хүсээд. Хор мэднэ үстэй бороо. Нөгөө буйна агшин уран сайхны дүрслэл ашиглаад гэддэг юм уу? Гэгэнэ гой. Юу буйна агш. Энд би чиний багш заяа. Цааш нь бич. За. Дараагийн мөрөн заяа. Сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг. Цэцгийн. Хөө ээ. Цэцгийн гэхэд чинь ийм үгийн ордог штэ. За. Сэтгэлийн гүндээ гутран явна. Хамгийн гол нь шүү заяа. Явна гэж бичиж болохгүй. Явнам. За. Явна. Заалт. Төгсгөлийн мөрөн бүр амар зоёл ингэж төгсөж. Би чамд хайртай. Болно зөөр бич. Чи ийм захаа бичээд өгчих юм бол тэр банд чинь уншла гинэ хоёулаа үерхий таадаг чинь. Чи одоо ямар балиар бичихтэй юм бэ? Яах вэ? Дараа нь гой хуулаа бичиж штэ. За болоо. Ахаа нэг цаасаа. Гоё штэ. Чамд би хайртай болцоход чандалсан үгийг хур шиг хүсээд сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг сэтгэлийн гүнд готрон явна. Өнөөдрийн уран зохиолын хичээлстэй сонирхолтой байлаа шүү тий. Чамд явуулангийн шүлэг таалагдсан уу? Би математик сонирхтой л доо. Би ч гэсэн математик сонирхтой шүү. Тэгэхээр хоёулаа адилхан л сонирхолтой юм байна. Ингээд танаа хаана идэв? Гэгэнэ битээр нэг байр. Хөөе хайраа. Та хоёр хайцж байгаа. Хари. Танах манай тэнд юм уу? Үгүй. Тэгвэл бит хоёр харьлаа. Баяртай. Ёо. Би нэр шүлэг өчээд. Би ямар хоосныг сайн мэдэхгүй. Чи сонсох уу? Чамд би хайртай болчиход чандалсан үгийг хур шиг хүсээд сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг сэтгэлийн гүнд готрон явна. Тэр хур шиг гэдэг нь зүрдл арга шигсэн байхгүй юу? Бороо шиг ичгэр бас шүлхэнд арай энгийн санагдаадсэн. Ямархуулж. Чи дууны үг цэжилж ирснээс хичээлээсэн дээр үжтэй. Дууны үгээ. Чандалсан үгийг чинь хур шиг хүсээд дэлбээ хумигдах шиг сэтгэлийн гүнд готрон явна. Сайртатухан ачуга. Авчихсан. Тэгэлтэй гэж байна. Яа. Тэтэнд нууцаа гэлээ. Хөөе. Наашир. Надад чамд хэлэх үнэхээр чухал юм байгаа болохоор сайн сонсороо заяа. Би чамд сайн. Хэрвээ надтай үерхэй гэж хэлэхгүй бол надад
чамар тэгж хэлэх зөндөө арга байгаа шүү. Телевизийн сургуульд чамайг надаас будлах өөр хүн байхгүй. Ойлгосон уу? Чи яга хүний яриа нууцаар сонсоод байгаа юм? Би юу? Би ч яг нууцаар сонсог шүү. Чи л өөрөө намайг эмгүүр алхаж байхад намайг сонсороо гэж байгаа юм шиг хорлоод шүү ганцаараа. Сайн намайг наашир гэж дуудахыг бодоход чи ч яах чарахгүй энэ сургуулийн хатмааны юм шиг байна. Чамд тэгээд ахаа гэх юм уу хатмааны их үү? Чи шин сурагч юм уу те? Намайг дээрлэхэж болохгүй шүү заяа. Ахаа гэж дуудахад болно. Хөөе. Чи цүнхүү үлдчихлээ шүү. За, илэгцэн. Бусдын дэвтэртээ хийж аваарай. За, дараагийн самбарт гарах хөвгтэй. Дэлгүүнээ сонгоорой. Гэгэнэ. Багшаа гэгэнэ гаргая. За гэгэнэ самбарт. Хурдлаарай гэгэнэ. За. Хүндлэл. Респект. Хүндлэл. Зохион байгуулах. Зохион байгуулах. Сэргэлээ. Тэнцвэр. Ядаж тэнцвэрээ мэдхийн байгаа үстэй гэгэнэ. Баланстай багшаа. Чи нөгөө шинээр шилжиж илж байгаа хөлтөө. Тийм багшаа. Гацчих шиг. За. Онцлог сурагчгийн онцгой арх хэлнэ гэж байхгүй штэ аз түшгэ. Манай хичээл 8 цагаас ордог. Одоо цаг хэд болж байна? 9 цаг болж тагш. За аз түшиг самбар дээр. Даруу төлөв. За бүгдээрээ давхар бичээд яваарай. Даруу төлөв юу гэдэг вүлээ? Бичээч яагаад бичихгүй байгаа юм бэ? Даруу төлөв. Аз түшиг. Хулаад байгаа юм уу? Таарсан хүнээсээ чуулчтэй. За гэгэн суусуу.
За хүүхдүүдээ манай ангид ширнээр шилжиж ирж байгаа хүүхд аз түшиг өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Аз Түшиг гэдэг. Бокс тоглох дуртай. Азаг дуудчихлаа. Тэ тусалт хэмжээрээ. Би та нарыг шинэ үгээ өдөр тутам цээжилжээ гэж хэлдэг баха. Өдөр болгон даалгавар төгсөн үгийг цаг тухайд нь цээжилжээ ойлгосноо. Битгий ингээд гацаж төгсчээд байл да. Чи яаж юу ганц үг үг цээжилгээ хийж байгаа штэ. Мэдлгүй дээ. Чи сайн даач биш юм биш. Хөөе. Чи ихтэй гигнийг яагаад ахаа гэж дуудаад байгаа? Тэр битүүрийн нууц хийх юм. Тимс тахаа. Сэргэлээ. За. Яа л доо. Ном байгаа юм чамд? Хичээлдээ орохгүй мүү? Жон байж орлоо. Арууны аав нь уу? Тий, яасан бол Од ах байгаа юу? Юм өгөхөд юу од шилжсэн штэ. ямар сони өглөөл явж исэн да. Өглөө шилжсэн байхгүй юу? Тийм, манай одоо хичээл хэлэх гээд байна. Хичээлдээ орохгүй мó? Та орлоо. Хөөе. Нөгөөдөлчээ. Эйшч. Зөв хүмүүст нөгөөрэй. За. За, явъя. Юу, чи төрүүлээд орчих, би жон байж одоо орлоо. За, хорлоорой. Юу ч вэ? Юу хичээл тарах гэж. Хичээл хэллээ шүү дээ. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол Йоныг таних байгаа. Йоныг таних. За Йоныг таних хичээлийн Гатионыг танихыг бид өмнө нь бол үзсэн байгаа. Гатион гэдэг маань 1-р үдэг ба 2-р үдгийн шүтийн болоод газрын шүтэд металлууд. Тэгээд анионыг яаж таних вэ гэсэн туршилт хичээлийг дөлний өмнөх нь яаж өөрчлөгдөх вэ? Орч болох уу? За ороо. За энэсо. 2-р үлгийн металлууд болох бериллий, магний, кальций, стронций, барий агуулсан уусамлуудын дөлний өнгийг туршиж үзсэн байгаа. За өнөөдөр бид аниан агуулсан уусамлуудын чанарын урвал буюу тунц үүсгэж байгаа чанараар нь таних урвалуудын тухай үзэж байна. Тэгэхээр туршилт хийхэд бол бодис савстай, маш болгоомжтой, хуруушил бодис сурвалжтайгаа ажиллах шаардлагатай байгаа. Энийг бас анхаарал таваарай. За тэгэхээр 1-р үлгийн металлууд бол Гатион үүсгэж явцсан нэг үднэ. Одоо 2-р үлгийн металлуудыг бид туршилтаар хийгээд үзсэн. Одоо аниануудаас хлорид яны яах вэ гэдэг асуудлыг өнөөдрийн туршилтаар ихтэйд үзэж байгаа юм аа. За хлорид ян бол мөнгөний гатионтой нэгж цагаан өнгийн тунц өгдөг. Тийм учраас бид бол мөнгөний гатион агуулсан уусамлаа хлорийн аниан агуулсан уусамлтай хольж
нэг чамд юу юм? Хох чи нэг ханаас авсан? Би зарсан. Чи ямар лаг зурдیں۔ Баярлаа. Хойлоо. Тий. Одоо нөгөө өчигдрийн нөгөө захаа Тэгнэ. Яс нөгөөдгөө өгцөн үү? За, одоо тэгвэл надад туслаад байгаа. Явъя, хурдл. Хурдлаа. Үнэхээр дууны үг хурдлуулчихэд бас сайн зүйл юм л. Гэхдээ би чамд туслах гэж хичээгээл үстэй. Ой. Миний шүлэг бүр чинийхээс 50 илүү болсон юм биш. Ангийнх нь 2 хүүхэд. Чи угаасаа минийхийг уншиж үзээгөө яаж мэдж байгаа? Зүгээр л өгөөд үзцээ юу. Тэ хараараа шууд зөвшөөрнө. Харжлаа. За, хурдлаа. Сайн нөхдөдөө юу? Холондуудаа төвшдөх үү? Сайн уу? Энийг манай тэр нээз чамд өгч байгаа. Манайха. Ой, хоолн хайрын зэрэгс ба шүү. Бүгд цаашаа байж өө. Барьж. Би чамайг нууцаар хайрладаг. Чи намайг юу гэж боддог вэ? Чи болооч. Чи ямар сони бэ? Байж л да бүдэл уушил та. Би чиний зүрхний аль нэг боломдож болтгоо оршдог болов уу? Йоо, би архиу чадахгүй л дээ. Гэхдээ чи намайг өнсөл би уунаа. Тэгинэ. Үгүй. Зүгээр явъя тхүү. Цай хачхан даа. Бэж. Хааш. Энэ зэрэг чи өгсөн юу? Чи одоо хүн захиа өгж байгаа бол хүн айднаар дамжуулахгүй өөрөө гараас гарт өгчөж болтгүй юм өө. Болооч. Холаа. Гараад ирдэ. Хөөж авч өгөхгүй. Захаа уншмаар байвал өөрөө бичиж унш заяа. Чи одоо бас хин бэ өө? Хүний их битээ хашууд үрж ирж мэдэхгүй юу? Аваад ир атаа. Аваад ир. Хөөе. Аваад ир. Би тийм сайхан штом биш шүү дээ. Чи хаалтаа. Энэ хүн миний ах. Чи энэ хоёр хаа. Миний найз үзээ. Ахаар орлох юм бол сайн үзэхгүй л. Зөө. Чи сүдүүлээд байгаа. Би чам менежер хэлэндээ. Хой. Болцгоо. Сургуулийн менежер ирж байна. Менежер. Sorry. Окей, sorry. Чи өөрөө зогсоод ам явъя. Хөө явъя. Менежер. Ахлах ангид орчоод
Өвмөө самуун дэгдэж явахаасаа ичихгүй байна уу та нар? Өдөө наснаар ингэж явах нас уу? Доод ангийнхаа хүүхдүүдийг дээрлэх нь. Үлгэр дүүрэл үзүүлэх ёстой байгаа үстэй. Би багштай ч ярина заяа. Та нартай ярихгүй. Энэ яасан өдийг хүртэл энэ хүүхдүүдэд төлөвшүүлж чаддгүй багш вэ? Гэхдээ та нар өдөө насн дээр хичээлээ хийгээ явж явах ёстой байтал захиа занаа зөөн. Доод ангийнхаа хүүхдийг дээрлэх нэ. Энэ одоо яадаг ёс зүй вэ хүүхдүүдээ? Багш би бол хэнийг ч зохиж чадахгүй шүү дээ. Дугуйч. Юу амжаагүй гэж? Амжих ёстой байсан юм чи? Тэгэн байгаа энэ захиануудаа хар. Нэг. Би чамайг нууцаар хайрладаг. Чи намайг юу гэж боддог вэ? Би чиний зүрхний аль нэг болонд ч болтугай оршдог болов. Энэ ямар их зав бэ? Би арх хуу чадахгүй л дээ. Гэхдээ чи намайг үнсүүл би ууна яадгийг. Энэ ямар том шийдвэр вэ? Нөхдөө. Энэ арх хуун гэсэн байх юм. Энэ та нарын одоо нөгөө төлөвшөл үү? Энэ та нарын ёс зүй юу? Нөхдөө. Хариулахгүй байна уу? Энэ хин энийг бичээд байна. Яасан сонин нөхдүүд вэ? За тэр. Би чамайг нууцаар хайрладаг. Чи намайг юу гэж боддог вэ? Би чиний зүрхний аль нэг болонд ч болтугай оршдог болов. Би арх ууж чадахгүй л дээ. Гэхдээ чи намайг үнсүүл би ууна яа. Энэ хин энийг бичээд байгаа юм бэ? Олигтой ч биччихгүй. Дахин давтаж бичнэ. Хүн захиагаа ядаж олигтой бичлээ таньнэ. Ямар хаашийн янзын нөхдүүд энд байдаг юм бэ? Багш. Захиач өмнө хувийн нууцыг хуулиар хамгаалдаг гэдэг үстэй. Чи тэрийг мэддэм үү? Чи тэгж хуулиар мэддэм бол чи энэ сургуулийнхаа дүрм журмыг чи мөрдөхний яасан чи? Багш. Сургуулийн дотоод дүрмд хувь хүний нууц руу халдна гэсэн мөр байгаагүй шүү дээ. Энэ ямар их хууль мэддэг хүмүүс вэ? Багшаа. Гэтэ бүгдээрнгийн ногт унших шаардлагатай юм уу? Ганцаарч л уулзаж болохгүй юм уу? За би мэдээ тэрийг. Багшаа бид нар үүмэн самуун дэгдэж буруу зүйл хийснээ ойлгосон. Бид нарыг уучлаарай багшаа. Нуурчлаарай багшаа. Уучлаарай багшаа. Уучлаарай. Уучлаарай багшаа. Гартаа. Багштаач яа. Байц. Эсэ бичээд та нар мэдөө. Алдаа гэдэг сэдвэр. Байц. Англи хэлээр бичэн шүү. За багш. Энийг дуусгаснаас хэн ч явахгүй шүү. Ойлгосноо? Дуусгасаа шалгуулна шүү. Гар. Тэр ангийн багшаа дууд. Чи яах гэдэг нь чи? Хаа. Би ч нөө тоглолтынхаа тоо мэдээ бүтлэх гэж л үүдэх цаас барьдаг байхгүй. Надад туслаарай заа. Би бичиж дуусчул чамд туслана. Ой анда. Чи эсвэл минийхаас жоохон хуулах уу? За. Гэтэ жоохон өөрчлөөр адилхан байж болохгүй шүү дээ. Монгол англиг хөлөө ичсэн юм уу? Тэгэхээр тэр үгийн нарийн юу гэдэг мэдэхгүй байсан юм аа. За. Чи ихтэй өнөөдөр их зөрөгтэй байсан шүү. Баярлалаа.
Чи өнөөдөр намайг хамгаалсан дээ. Хай. Тэгсэн тэгж. Хөөе. Чи яа доод ангийнхаа дэглүүлээдсэн. Тиймэрхүү нусан жуулраанууд их чи алгадаал алгатай явчих хэрэгтэй штэ. За. Наад чи бицэн зэхэнээс болоод бантаад гэж байгаа. Гэр жоохон туршлагагүйчлаа. Хөөе. Чи хайр дурлалын мэрэгчлэлтэн гэдсэн мэт. За яах вэ? Гэтэ ямар ч байсан өнөөдөр намайг хамгаалсанд чинь бүгдээрэнд нь баярлалаа. Гой зураг зурж гисэнд баярлаа. Бөөндөө зүгээр ямар ч хамаагүй хэдэн өгүүлбэр холбож бичээл гялс өгчөөд гарья. Бөөндөө бисий орох уу? Би дайл та. Жонглоо шүү. За, доогоор орё хоёроо. Яа, юу вэ? Ямар тэнэг юм бэ? Одоо ой саяны хэний цайруулдаг вэ ой? Йоо, одоо чи бүр лаагаад байгаа юм шүү. Чи тэр цагийг хинжсэн. Намайг битсэн гэж чи яаж мэдчихэв? За найзынхаа захийг зөөсөн л гэж битгий бодлоо хэлээрэй. Хүмүүс тэгж байгаа л баригддээ штэ. Чоколад. Ожиргалт хийсэн үстэй. Манай найз тийм гинэ. Танай найзын сонголт чи юу маа? Ийм хүүдэн залууд дурлцдаг. Би ч гэсэн найзаагаа ойлгохгүй гоо. За явж найзын чи хүүдэн залууд халуун гой мөг. Жохон хэсэг ч юм лээ. Амдэл чи юу шүү? Наата. Хич гам идэггүй. Ажи чүү. За чи. За би энэ бомб тавьдаг ягаас. За бэжи. Даа чи нэг би идэгээд авсан юм аа. Яа. Чи удаа хармалж өгсөн юм шүү. Би үгүй чамсгүй маа. Ямар тэнэг бэ ой. Одоо яг үзье. Чи чаддсан уу? Чадна ой. Аль ирээс өгч одоо яг үзье. Хараа. За. Хөөе. Юухоо? Юунд вэ нэг та? Явъя л та. Одоо хүлээж. Чи миний сэтгэлийг уншиж чадаагүй ч гэсэн миний сэтгэлийг мэдэрсэн гэж би бодож байна. Хичээлийн дэвтрээ дивэрсэн харин харцыг чинь хинж анзаараагүй гигэн байсан цогноор чинь чимээгүй сохтаа цаг хугацаа зогсон мэт санаалыг гонигтай зүрхний минь нүцийг илчлээ анхны харцаар дуурсан ариухан гинэн тэр мэдрэмж чамтай хамт зогсох бүрт цаг хүртэл удаширдаг бусдаас өөр гайхалтай
жижигхэн энгийн охин хичээлийн дэвтрээ твэрсэн харин харцыг чинь